Хоббидон сургуулийн нийт сурагчдын өмнөөс урлаг судлалын ухааны доктор, хобби сургуулийн захирал, оюун цэцэг танаа мөн хобби сургуулийг өсөж дэвчгэд үргэлж тусалцаж байдаг энэ сайхан хамт олонд мөн хайрт багш нартаа 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Тэртээ 25 жилийн өмнө Монголд ардчилсан холбооноос зохион байгуулсан уулзалтын дараагаар удалгүй ардчилсан хөдөлгөөнийг дагуулan авчирсан. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр ард түмэнч өөрчлөгцөөр тэд амьдрах хэв маяг хүүхдүүдэд өсгөж хүмүүжүүлэх аргаа өөрчлөлгийг сайжруулахыг эрмэлзээр байсан юм. 1990-ад оны үед цөөн тооны хувийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид ажиллаа эхлүүлсэн ч эдийн засгийн том хямралаас болж зарим хувийн байгууллагууд үе талгаа хаасан юм. Харин 1994 онд хобби сургууль маань үе талгаа нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Энэ хувирамтгай цаг үеийг туулж гарч ирсэн хувийн байгууллагуудын нэг болох хобби сургууль нь Монголд 20 жил тасралтгүй ажиллаж байгаа цорын ганц хувийн сургууль юм. Шинэ цаг үеийн хэрээр хүүхдүүдэд шинийг мэдүүлэхээр шийдсэн цөөн эцэг эхийн хүслэнгээс энэ сургууль маань тогтдог билээ. Хобби сургууль нь шинэ эрен үедээ хөл нийлүүлэн алхдаг цөөн тооны гайхалтай сургуулиудын нэг билээ. Яг тэр үед чинь айхтар ихэлсэн штэ нөгөө картны юу идэр гэдэл амар. Тэгээд би нэг шинжил тэмдэглэсэн, найз нараа урьсан. Битэр байгаа юм а бүгдийг гаргахаар тавьсан л та. Тэгээд маргааш нь юу гэвч манай найз нь харин хүүхдүүдийн яолкон дээр нэг хэдэн төгрөг тавьсан байсан. Тэрнээс нь би гуйж талхав ээж нь би ээж нь заавал мөнгөнд буцааж өгнө гэд. Тэгээд тийм хэцүү байсан уу? Тийм хүнд үед орцсон. Тэгээд миний нойр хүрэх болчихгүй юу? Ямар сон би ингээ гуйлагч болт юм багтгүй бүр. Үгүй ямар сон юм бэ бүр нойр хүрэхгүй. Тэгжээс нь би буцаа би төгөлдөр хуурцаах хэрэгтэй хүн. Би ч төгөлдөр хуурч юм чинь. Манай нөхөр англи хэлтэй хүүхдүүдэд англи хэл зааг. Гэт нөгөө нөхрөөгөө өглөө 6 цаг царайгаад вечч сонсооч. Хоёулаа ерөөсө гэртээ нэг хэдэн хүүхд аваад тэгээд нэг зарлаачгүй л дээ зүгээр яг таньдаг мандгаар ингээд дамжаад нэг 7-8 хүүхд ороод ирсэн. Тэгээд тэд нар чинь нэгдүгээр ангид орхуулсан. Тэгсэн чинь нэг аав ээж нуцтаад л ирсэн. Хүүхдэд танаас салгахгүй та сургууль байгуул. Өө би тийм юм ч мэдгүй чинь үнэхээр хэцүү байхгүй. За бид нар тэгвэл байгуулад өгье гэд. Тэгээд тэр үед чинь нөгөө хувийн сургууль байж болох уу болохгүй гэсэн юу хуулинд ч байхгүй. Тэгэхээр болгож бас болдоггүй, болохгүй ч байж болдоггүй тий. Тэгээд л юу хийсэн шүү дээ. Нэг тийм дамжаа хичээлхийг зөвшөөрлөө гэд нэг юм. Тэгээд би нөө залуус төр дээр чи 94 онд очиод тэгээд зарлал өгсөн. Айж байгаа тэр өнөөдөр гэдэг нэг жижигхэн зарлал өгсөн. Тэгэл хүмүүс утасж байгаа. Тэгээд 25 хүүхэдтэй сургууль байгуулж ирсэн. Ажлаасаа иржсэн чи хүүхдүүд нэг юм жоохон дэгдэх олцсон. Ингээд тоглож ирсэн юм байна л да. Би нэргөө шидээд тэгэхээр манай нөхөр булаагаад авсан юм байна. Одоо ламуурны хоол болно гэд. Тэгээ гэртээ аваад ирсэн. Тэгээ нөх нүдэ нээгээгүй байжснаа нүдэ нээгээд. Тэгээ эхлээс нь ч ойлгохгүй юм байна. Ямар төрлийн шувуу юм гэд. Тэгээд манай хүү Сталин номын сангаргүйгээд эхлэхгүй юу. Тэгээд чи ингээд сүүлдээ нэг юм өнгө зүснэ ингээд хувираад эхэлтэй байна л да. Тэр өд мөднийх нь. Тэргээр нь ингээд судалж агаад тэгээд нэг бийл гээд англи хүнтэй холбогдоод тэрнээс бас ингээд асуугаад ингэсэн чинь шонхор шувууны одоо нэг төрөл нь хобби гэдэг юм гинэ. Тэгэхээр би хобби гэдэг өчөхгүй юу. Тэгээд шуунаас болоод тэр сургууль яг нэхэн 100 манайд тэр шонхор шувуу ороод ирсэн. Би хобби сургуулийн анхны сурагчдын нэг анхны сурагч дундаас оюун цэцэг өгшин анхны шанарын нэг гэж хэлж болно. Тэгээд гэрт нь ах одоо бэлтгэл ингэж ах явж исэн. Тэгээд ер нь аягүй хөвгөлтэй байдаг гэсэн гэрт нь очиод тэгээд яг бас ингэж сургууль дээр үзэг хөвгт чи айлын төчөөд онгоц бас л нэг айлд ирсэн юм шиг тэгэл
оюун цэцэг өгч гэсэн өөр аюу тийм халуун дулаан бидрийг бас хүүхдүүч хэл хоолж амтлал өдөр ланч мацар бид зарим гэрээсээ хоол авчирна. Гэрээсээ хоол авчлах оюун цэцэг өгч хоол хийж өгөн тэгэл орой нэг хараа бүрий 5-6 мурга болж ахтал тэгэл ээж аав нэрээр авч ирсэн шиг санаа. Тэгээд дараа жил нь лесн хобби сургууль анх нэгдэд залуучдын шилийн төвд. Тэгээд анх нэгдүгээр ангид орж ирсэн. Тэгэхэд л яг ерөнхийдөө нэг усад хүүхдүүдээс би илүү юм сурч ирсэн юм байна, их юм мэдчихсэн юм байна гэдгээл анхаад нэгдүгээр ангид ороод ойлгож ирсэн. Би одоо хуваараа нэг үйл хөдлөх хөрөнгөний компани байгуулсан байгаа. Одоо шинэ сараас барилга барих гад. Аавынхаа юунд ороогүй юу? Ороогүй аатаа өрсөлдөгч. Аавтаа өрсөлдөж. Жохноор үлдчих юм байна. Тэгээд би ингээд одоо нөхөрт аваатай хүүхэдтэй гэсэн чинь камераг сонсоод би бүр муур сунагдсан. Хүүхдүүдийг суулгахад хинэн юм хоолтой тоглох хүсэж эдгээр чинь анамаа илүү тоглож ирсэн юм а тийм эдгээр бүгдээр анамаа гэсэн чинь томхоо нөмргөө харамдаа тийм өгөөгүй шүү тэрс батгүй эдгээр тэрээ яг нүдэнд харагдчихсэн яг анамаа ч бол сайгаа модод хэлгээд чи харин нэг юу фэйсбүүк дээр байгаад ирэх юм аа фэйсбүүк ч гэсэн тэгээд би ингээд Манай сургууль анх 94 онд залуучдын соёлын төвд байрлаж ирсэн. Тэгээд 98 онд бидэд 13 хуучин эмзэглэлчин байсан байранд ороод тийм нэг жилийн харан байрлаж ирсэн. Тэгэл буцаа соёлын төвд ирсэн. Тэгээд энд 2001 оноос хойш энэ яг сургуулийн барилга одоо энэ байгаа барилга баригдаад эндээ 10 жил төгссөн. Бидэд ерөнхий боловсролын хажуухаа хөгжмийн хичээл, бүжгийн хичээл, дооны хичээл гэдэг аюу их тийм урлаг тал руугаа чиглэсэн хичээлүүд лах үздэг байсан. Монгол бүжиг, тэгээд сурах ёстой 8 бүжгийг ерөнхийдөө сурсан. Тэгээд хаан чатсан ямар нэгэн байдлаар бүгдээрээ л бүжиглж чаддаг тийм улсууд болцоосон. Тэгээд 97 онд бидэд Тайван улсын Ила мужид зохиогдсон олон улсын хүүхдийн үндэсний бүжгийн фестивальд бидэд сургуулаараа оролцсон. Тэндээс бол ямар ч байсан нэлээд дээгүүр шалгараад ирж ирсэн бидэд. Цаашаа миний мартаныг болохгүй байна. Таваад байгаа. Аваад явчихсан. Чи маргааш яана. Би хийсэн штэ. Би танд хийсэн штэ. Би танд хоолой. Юу гэдэг вэ?
хамгийн гоё санагдсан бид манайх бол урлагийн үзлэгийг амар гоё хийдэг байсан. Өмнө нь сурж исэн бүжгүүдээ сэргээгээл бүжиглэн манай анги ч одоо мордон гэж бүжиглдэг байсан. Цаатан, мянгад, баяд гээл бид биелнэ гэл ингээл ер нь Монгол бүжигдэг бол нэлээд сайн бүжигсэн те. Тэгээ урлагийн үзлэг бол нэг жилийн эхэнд болдог. Нэг 10-11 сар үед болоод өнгөрнө. Тэндээс шалгарсан номерууд нь жилийн эцсийн тайлан тоглолтод жил болгон гардаг. Тэрэн дээр ордог. За тэгээд тайлан тоглолтод орох байгаа номер бэлтгэсэн хүн бол тэгэл ер нь бол том гавьяатай хүмүүс юм да ангитай. Тэгээд манай захирлын үндэстэн багш өөрөө төлөв рүү болохоор тэрийг амар дэмждэг. Тийм учраас бид нар ямар нэгэн байдлаар бүгдээрээ тодорхой хэмжээгээр төлөвлөрөөр нот уншдаг тийм болцсон байсан. Тэгээд тэр бас багштай баярлах бас нэг гавьяа олоо гэж боддгийн. Би одоо гэртээ төлөвлөрөөртэй. Тэгээд заримдаа нэг жоох орчноос тасраад ингээд өөрийгөө тайван болгох тийм санаа төрөх юм бол төлөвлөрөөрөө дарна. Тэгээд зөвөр яг энэ бидний энэ сургуулиас олж авсан урлагийн мэдрэмж бидэрт яаж нөлөөлж ийнэ гэхээр магадгүй бид нар юмд арай тийм урлаг талаас нь тийм уян зөөлөн ханддаг болцсон. Дээрээс нь тэгэл одоо ч бид нар ч бүгд ажиллая гэж явж байгаа юмсууд энэ тэнд очиад албан байгууллагт ажиллаж байхад мэдээж хамт олонны нэг техник арга хэмжээ урлагийн арга хэмжээ гэдэг тэрэнд тэгэл яалтчгүй манлайлал яваал ордог. Би тэгж чадна гэж ордог. Тэр магадгүй яг урлаг бол яг энэ сургуулийн буюу оюун цэцэн багшийн бидэрт яг энэ заах гад тухайн үед бол бид нар магадгүй бас их л хэцүү байсан баг л та. Бидэрт заахад нэг хэцүү, бид нар сурах гад бас нэг хэцүү. Тэрийг бид нар тодорхой хэмжээгээр аваад үлдсэн бидний амьдралд бас амар эргээр нөлөөлсөн гэж би боддгийн. Улсын дунд сургуулиудын хүүхдүүдийг бодох юм бол бид айгүй хүнд оролцдог. Хичээл тараалаад жишээ нь дугуйлан сонгоноос ахуулаад балетийн хичээл ордог байсан. Төгөлдөр өөр хичээл ордог байсан. Ралкар зэнтэй огш тэшүүрийн спортын мастер байсан. Ралк ордог байсан. Тэгэл ер нь нөгөө нэг хичээлээс гадна after school activity өгөхтэй. Жилийн эцээр бид тайлан тоглолт хийдэг эцэг эхчүүдтэй дээрэл айгүй дурсамжтай. Тэгэл бид нар чинь хичээлээ дуусгаад бүгдээрээ тэгэл яг нэг концерт тоглох гэж байгаа юм шиг тайзны хард бүгд бэлтгэлээ хийгээл тэ. Оюун цэцэн багш тэрийг найруулаад зохион байгуулаад. Тэгэл тайзан дээр их гардаг байсан, нүүр айгүйх гардаг байсан. Тэгэл бүхэл юмд нь ордог байсан, дуулдах ч байсан, дүүлдөө болдог байсан, бүжгэлдэг байсан. Тэгэл ямарч итгэвтэй байсан тохиолдолд. Ах зээлийн шилжилтийн үеийн нийгмийн хүүхдүүд донд бол биднээс авьяастай хүүхдүүд өмтөн л ордог байсан гэж боддог шүү дээ. Юм чаддаг, тэгээд гадуур нь хэлтэй, тэгэл яг одоо гадаадад дээд сургуульд ороход ч гэсэн ерөнхийдөө нөгөө нэг одоо ингээд аппликейшн бүрдүүлэх чинь нөгөө нэг ачивментүүд тий гэдэг юмнуудын жагсаалтан төрөлтөл ихэнх нь нөгөө нэг бид ингэж төрүүлж үрж исэн медальтай бүхэн сертификат гэдэг ингээл авч үзүүлж байгаа юм. It's a chance, man. We must come. Help the dress me. Good cause, good night, good Ursula. Examinations yourself and bring it on to me. I'm in great haste as it may appear unto you. It shall be sufficient. What man may do, what man daily do not know in what they do. Oh, now with rejections, why can some be laughing? Huh? Oh. Will you give me this major daughter? Манай сургуулийг төгсөж байгаа миний хүүхдүүд бол бүгд сэхэтэн байж чадах хэвээр. Сэхэтэн гэдгээр манай хүүхдүүд бол зөвхөн дээд сургуулийн одоо боловсрол эзэмшээд зогсохгүй хажуугаар нь урлагийг ч мэддэг, спортонд ч гарамгай, тал талын мэдлэгтэй юм хүүхдүүд байгаасай л гэж би боддог юм. Иймээс одоо би өөрийнхөө сургуулийн яаж зохион байгуулсан бэ гэвэл бүх хичээл англи хэл, монгол хэлээр давхар явах. Өрөөсгөл биш. Үүнийг явуулахдаа бол Монгол улсын ерөнхий боловсролын стандартыг бол бүрэн эзэмшүүлэх. Ийм л юм дээр тулгуурлаж би энэ хичээл сургалтыг бол зохион байгуулж ирдэг.
Chance they'll get killed, right? That's what's happening right now. Of course happening. Hey. Row 3. Мэдээж англи хэл дээр үздэг хичээл мөр нэгдүгээр ангиасаа математик үзсэн, сайенс үзсэн, тэгээд дэлхийн уран зохиол үзсэн. Тэгээд том ангид оронгуудаа бид чинь бүр өшөө англиар судлах хичээл нэмэгдээд дэлхийн урлагийн түүх гэдэг гоё хичээл ордог байсан. Тэрийг 7 хоногт нэг удаа оюун цэцэг өөрөө орж ирж заадаг. Англи хэлийг бүр төгс эзэмшихэд маш их тийм нэмэр болсон. Зүгээр нэг англиар ярьдаг хүнтэй ойлголцдог ойр зүрийн яриа биш, бид нар ямар ч сэдвэр гадны хүнтэй англиар ярьж чаддаг. Ямар ч сэдвийн юмыг уншаад ойлгочдөг, үзээд ойлгочдөг тийм төвшөнд хүрсэн юм болоо. Ерөнхийдөө нөгөө ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн тэ харьцуулах юм бид нар 2 дахин бараг хичээл үздэг те. Тэгээд хэлээ сурдаг. Тэгээд оюун цэцэг шиг хэлдэг л байсан. Хүүхүүд эзэж ядарна гэж боддог. Тухайн үед яг л тийм л байсан юм шиг эзэж ядардаг. Хамаг энергийг ингээд нэг яг сургуультай төвлөрүүлээд after school activity-тэй төвлөрүүлээд хичээл юм үзүүлэх ингээд тэр яг л нэг бүх цагаал энэ ч ингээд зарцуулж чаддаг байсан л үү. 5 6 дугаар ангид орж ирж байгаа үед бол босоод англи хэлний янз бүрийн сургуулиуд нэгдэж байсан. Тэгээд тэр сургуулиудтай харьцуулахад бол яг англи хэл бол хамаагүй илүү л өгдөг байсан. Босоод сургуультай одоо системийн хувьд бол англи хэл дээр бол хамаагүй илүү тавуу. Тэгээд яг одоо юу гэдэг юм бидний одоо их тэр унган англи хэл гэдгийг яг суулгаж өгч чадсан. On. In. Одоо тэр энийг хэлээд on гэх юм байна уу? In гэх юм. On. Сайн байна. Одоо in. On гэсэн чинь. On. За ийм. Хайртай тоглоомоо гэртээ үлдээгээд хамгийн гэгэн мөрөөдлөө үрээд сургуулийн хаалгаар сандран алхаад сурагч болсон минь мартагдшгүй сайхан. Шинэхэн дэвтрийн хуудас бүхэнд шинээр сурсан үгсээ бичгэд олж тайлах нууцуд нэгдэж одоо л том хүн болсон шиг санагдана. Хобби сургууль Эрдэнэ өргөө минь хорвоо ертөнцийн гэгэн хөтөч юм. Энэрэнгүй шудраг зөв хүн болох гэж эрхэм чанарын ариун багш нар минь өдөр шөнөгүй манай ангийн хэдэн тоо гэсэн бэ? 209 тоо. 2 давхар байдаг байна тийм ээ манай 209 тоо. Let's sing a song, okay? It's like this. Watermelon, watermelon, papaya, papaya. Wake up. Sleep. Wake up. Okay. Stand up. Sit down. My name is? My name is Anna. Say, hello, Honor. Hello, Honor. Ороо хатсан юм. Тэгээд одоо багштай баярлсан талбарт нэлээд
11 жил хүмүүн жилж ирсэн. Муцал лагстай байлаа. Багшаа. Өнөөдөр бол хобби сургуулийн 20 жилийн ойн баярын өдөр. 20 жилийн өмнөх хэдхэн эцэг эхчүүдийн хобби сургууль төгсөн итгэл найдвар өсөн дэвцээр одоогоор 100 эцэг эхчүүдийн итгэлийг алдахааргүй сургууль болсон билээ. Сурагчид бидний зөвхөн англи хэлээр л ярьдаг болох биш. Дэлхийн дахны сурагчдтай энэ тэнцүү төвшөнд аваачхыг ирмэлцсэн. Биднийг олон улсын хэмжээнд харилцах, өрсөлдөх чадвартай болгосон. Бид англиар ч ярина, монголоор ч зөв сайхан ярина. Валентины баярыг тэмдэглэгч сургуульда монгол хэлний зан 7 хоногийг өнгөрүүлж монгол ард түмний баяр болох цагаан сараараа монгол дээлээрээ гойдог маш сайхан заншилтай билээ. Тэгэд манай багш чинь урлагийн хүн болооч тэр их залуу сэтгэлгээтэй залуухан хүн штэ. Тэгээ сая ч гэсэн ингээл бид уулзж хахад нэх гоё. Ерөөсөө л бид нэг ягаад ч юм багштайгаа нэг багш сурагч гэхээсээ илүү бүр амар гоё тийм дотны ихч дүүсийн холбоотой болсон ч юм уу. Яагаад ч юм ээж аав хоёрын холбоотой ч болсон ч юм уу те. Ингээд нэх гоё ингээд бидний яалтчгүй энэ амьдрал дээр яваа энэ амьдралын анхны суурийг тавьж өгсөн зөвлөгч нь яхахгүй онцгой багш. Бага ангийн багш ямар байна? Тухайн үед яг л тийм байна. Магадгүй бидний энэ бүх амжилтанд хүрсэн байгаа энэ байдал энэ бага ангийн багшаас хамааралтай. Тэгэхээр онцгой багш шиг бол би бол миний амьдрал их л гавьяатай юм гэж би боддөг юм. Уудам тадын төрөх уртын удаа
зүйл бол тань. Өвдөц маань цусан усгаж анаалж байж бидний дэд сайхан нутаг газрыг үлдээсэн. Энэ нутаг газраа үлдээхийн тулд монголчууд бид 100-100-ыг илээлээ. Өрний соёлыг 100 жил манайх шингээлээ. Ингэж хос байдлаар ингээд хөгжиж явж ирлээ. Хос мортой хүн хол явдаг гэдэг. Монгол англи хос хэлтэй хобби сургуулийн сурагчид таана маш хол явж их юм дүрэн гэдэг би ерөөсөө хэрэгэлцдэг. Тэгтээ хаач явсан, юунд ч хүрсэн би их оронтой гэж багтах. Би монгол хүн гэж омгоших сэтгэлдээ дандаа тээж яваарай. Олж авах тэр өндөр боловсрол гүн мэдлэгээ их орноос битгих хандлагатай. Тэр олж авсан эрдэм мэдлэгээ Монгол улсын хөгжил баг боловч гэрэлгэрээ оруулах эрчим хүчний гэж ясныхаа хөлсийг танд чармааж зүтгээрэй. Энийг багш та нарт бүр захиж байна. Монгол ардын гүйлэмжлэл Монгол ухаан өвдөнцөөс өвдөж ирсэн бие биегээ
Smile again.